За тэнхимийнх маань эрхэм зорилго бол одоо энэ боловсролын байгууллагын ажилтнууд, бакалавр, магистр, доктор болон бусад одоо мэрэгчлэтнүүдэд чанартай үйлчилгээ үзүүлнэ гэсэн байгаа. За тийм учраас бид нар аль болохоор одоо өөрсдийнхээ одоо суралцахаар ирсэн, суралцж байгаа, мөн мэрэгчлээ дээшлүүлэх гэж байгаа ерөнхий боловсролын сургуулийн багш нар мөн ихтэй сургуулийн багш нартаа одоо боловсролын үйлчилгээ үзүүлдэг. За манай тэнхэн бол одоо энэ жил бол нийт 14 багшийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. За зөвлөх профессор 2 байна. За нийт багш нарын дунд одоо докторийн эзлэх хувь бол 64.3% байна. За тэнхэн маань үндсэндээ одоо хэд хэдэн үйл ажиллагаанд чиглэлддэг. Нэгдүгüүрт нь болохоор бакалаврын ангиудад одоо багшлах суралцгуутай холбоотой хичээлүүдийг зохион байгуулах. За тэгээ боловсрол судлалын магистр, докторийн сургалтыг бол зохион байгуулдаг. За тэгээ энэ одоо сургалтуудын талаар манай багш нар тодорхой мэдээллүүдийг та бүхэнд өгөх байхаа. Боловсрол судлаач мэргэжилтэнд бакалаврын хөтөлбөрөөр 4 жилийн хугацаанд 122 кредитийг үзэл судалдаг бөгөөд эдгээрээс 5 төрлийн дадлага хийж гүйцэтгэдэг байгаа. Дадлгуудаас нь авч үзэх юм бол танилцах дадлага, ажиглах дадлага, судалгааны ажлын дадлага, удирдах ажилтны дадлага, багшлах дадлага зэргүүдийг хийж гүйцэтгэв. Боловсрол судлаач мэргэжилтэн ажлын байран дээр гараад байгууллагуудын сургалтын мэргэжилтэн, эдэм шинжилгээний ажилтан, судлаач, арга зүйч зэргээр ажиллах бүрэн боломжтой. Боловсрол судлалын тэнхимэн 1997-оос 98 оны хичээлийн жилээс эхэлэн боловсрол судлалын магистрийн сургалтыг өдөр ичнээ хэлбэрээр эхлүүлж байсан. За өнөө хүртэл боловсролын салбарт дотоод болон гадаадын 370 орчим боловсрол судлалын магистрийг бэлтгэн гаргасан. За манай магиструуд боловсролын салбарын түвшин бүрийн байгууллага буюу сургуулийн өмнөх боловсролын байгууллагаас эхлээд ерөнхий боловсролын сургууль, ихтэй сургуулиуд, мэрэгжлийн боловсролын байгууллага зэрэгт ажилладаг ба төгссөн магиструуд ажлын байраар 100% хангагддаг. За боловсрол судлалын магистрийн хөтөлбөр нь 2022 онд боловсролын үндсэн магадлалын итгэмжлэлийн байгууллагаар магадлалыг итгэмжлэгдсэн. За манай боловсрол судлалын магистрийн хөтөлбөрт Монгол улсад нэр хүнд бүхий зөвлөх профессорууд, боловсрол судлалаар докторийн зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүд ажилладаг ба Япон, Солонгос, Унгар зэрэг орны нэр хүндтэй их зүйд сургуулиудад докторийн зэрэг хамгаалуулсан багш нартай. Боловсрол судлалын магистрийн хөтөлбөрт илсэн магистрантууд суралцах хугацаанд 38 кредит хичээлийг 1.5-аас 2 жилд судалдаг ба магистрийн судалгааны ажлыг бичин хамгаалдаг. За манай тэнхим боловсрол судлалын докторийн сургалтыг бол анх 2000 онд эхэлж исэн. Тэгээ анхны төгсөгч маань бол 2002 онд гарч исэн. За анхны төгсөгч нь бол манай тэнхимийн Ахмад багш Эрдэнэ цэцэг багш байдаг. За өнгөрсөн жил бол бид нар боловсрол судлалын докторийн хөтөлбөрөөр боловсролын магадлалын итгэмжлэх үндэсний зөвлөлөөр магадлалыг итгэмжлүүлсэн. За энэ нь бол бас Монгол улсын боловсролын их сургуультай докторийн анхдагч хөтөлбөрөөр магадлалыг итгэмжлүүлж байгаа юм явдал юм аа.
За одоогоор бол одоо өнгөрсөн жил бид нэр одоо боловсролын магадлалын итгэмжлийн өөрийн үнэлгээний тайлан бичиж яхад яг энэ хөтөлбөрөөр бол 200 гаруй доктор бэлтгэсэн байсан. Одоо түүнээс хойш жил гаруй хугацаа болгоо энэ таваас нэмэгдэж байгаа. Ер нь бол төгсөгчдийн ажил эрхлэлт маш өндөр 100%-тай. Доктор төгссөн хүмүүс бол бүгд ажлын байртай байдаг. Тэгээд манай хөтөлбөрт ирсэн суралцагчид бол яг энэ боловсрол судлалын юм уу эсвэл багш боловсролын чиглэлээр магистрийнх нь голчтон 3.3-аас дээш хүн элсэж болно. За ингээд танхимын бол 30 кредитийг бол танхимаараа судална. За үлдсэн 30 кредитийг бол судалгааныхаа ажлыг удирдах багштайгаа хамт 30 кредит судална. Тэгээд докторийн сургалтын нийт агуулга бол 60 кредитийн багтаа амжтай байдаг. За одоо болёо. Манай аав гэж байдаг.